За юу байна? За юу байна да эсэлтийн шалгалт эхлэх төгсч байна тий. Эслийн ерөнхий Эхэлсэн шалгалтын хуваар гарчээ. Тэгээд хуваарууд нь ерөнхийдөө 7 сарын 4-өөс эхлээд 7-ны хүртэл баг бүх хичээлэр байгаа юм байна. Тэгээд энэ тухай энийг харчаад би харин энэ тухай нэг сэдв болгож ярих гэж бодлоо. Одоо нөгөө нэг хүүхдүүдийн мэрэгжил сонгуул, хүүхдүүдийн тухайн үеийн одоо сэтгэл зүй ээж аавынх нь бодол энтриг яг нэг юм миний мэдих 2 3 хүмүүсийн кейс байгаад байгаа байхгүй юу? Аа. Тэгээд тэрэн дээр ерөнхийдөө ярих гэж бодсон. Чамд одоо энэ Аха. дээр ингээд яг ярих гэвэл тодорхойлтой одоо юу байна уу? За яг кейс бол ярьж яхад санах баха тий. Ер нь бол ярих зүйлүүд байгаа. Нэгдүгээрт эцэг эхчүүд бол хүүхдээсээ арай өөр хүлээлт тавьдаг. Одоо өөр мэрэгчлэр явахыг хүсдэг тий. Чи энэгээр явсан дээр гэж нэлээх оролцдог зүйлсүүд байгаа. Өөр хүүхдийн талаас болохоор зарим хүүхдүүд ч одоо нэг шийтцсэн юм шиг явж яснаа гинт одоо паникнд ордог хүүхдүүд байна тий. Одоо би яах вүлээ, гадагшаа явах вүлээ, Монголд байх вүлээ, ямар мэрэгчлэр явах вүлээ гэд үндэг хүүхдүүд байна. Одоо тэгтээ зарим хүүхдүүд маань нэлийн эртнээс судлаад айгүй зоригтой ер нь бол бидний үеэс илүү өөр болчиход байна л да тий. Гэхдээ бас тодорхой хэмжээний хүүхдүүд ерөнхийдөө яг өөрийнх нь төсөөсөн шиг биш үр дүн одоо гарах тохиолдлууд гарч байгаа. Тэгэхээр тэд нар маань ер нь яавал дээр юм бэ гэд зөвлөгөө гэх юм уу ярьцгаая те. Тэгээ за энэ нэг хүүхэд байна. За ингээд одоо унш та. Би сайн хардгүй. За сайн байцгаана уу? Одоо гэп явж байгаамаа. Ямар сургалтанд суусан яагаад ч юм хангалтгүй ихтгэл төрж өгөхгүй явсаар одоо бараг 2 дахь гэпээр авах уу яах уу дээрээ тулж ирлээ. Би Томужин Нова, Томьёо, Universal Stoic бүгдэнд нь их бага хугацаагаар явж үзсэн. Яг үндэ өөрөө азар биш гуйдаж орсон. Өнгөрсөн жилийн анираа ихчиг хүмүүс өөртөө заахгүй маа. Яагаад ч юм зүгээр л нэг Reddit, Google, TikTok-оос үчих юм заагаад байхаа нэг л дутсан, хоосон хангалтгүй мэдрэмж аваад байна. Одоо яах ёстой вэ? Өөрөө бэлдээд явах уу? Эсвэл яг тийм супер консулер байдаг юм уу гэнэ. За энэ бол ерөнхийдөө бас айгүй олон хүүхдүүдэд тохиолдож байгаа. Эдгээр ингээд сургалтын төвүүд болохоор гадагшаа явах ийм процессыг нь зааж өгч байгаа болохоос энэ хүүхдийг бүтэн ингээд явуулах амлалт өгөхгүй. Тэр бол нэг ээж аваад мэдхгүй, хүүхэд өөрөө мэдхгүй нэг тийм процесс биш үү те. Яаж apply хийх үү? Одоо яаж өргөдлөө явуулах үү? Өргөдөл явуулахад ямар процесстэй байх юм, дүнгээ юугаар явуулах уу те. Тэр явуулсан дүн дээр одоо багш нарын recommendation letter те тэр нь одоо ямар шуухан байвал зүгээр байдаг, ямар багшаас авах вэ? Чи өөрөө ямар эссе бичвэл одоо тэнцэх магадлал өндөртэй юм бэ гэж зөвлөгөө өгж байгаа. Болохоос эдгээр сургалтууд яг энэ хүүхдийг явуулнаа гэсэн үг байхгүй юу? За тэгээд гадаад дотоодод явж үзээгүй ээж автай хүүхдүүд зөндөө байгаа шүү дээ энэ. Тэр хүүхдүүдэд болохоор ямар процессор яваад байгаа нь ерөөс ойлгомжгүй байхгүй юу? Вебсайт нь ороод өргөдлөө өгчдөг юм биш байхгүй юу? Одоо Common App энтер гэх мэтчлэн тэглэг олдог тийм аппликейшнуд байдаг. Өргөдлөө ингээд нэг зэрэг явуулдаг тийм аппликейшнуд байдаг. Тэгэхээр тэр энтрийн процессыг зааж өгөх газар болохоос яг одоо чиний эссе бичих үндсэн юмыг чинь зааж өгдөг газар гэж одоо хаач байхгүй гэж бодож байгаа. Яа тэгэхээр хүүхэд болгоны эссе чинь аюу өөр. За өөрийнхөө үзэл бодлыг оруулна тий. Тийм эссе чухал шүү гэдэг ийм заавар өгч байгаа болохоос чи яг ямар уялдаа холбоотой эссе бичгийг хэн ч зааж өгөхгүй. Гэтэ тэгээд тэр эссе чинь бусдаас ялгарах эссег багш ингээд за ийм эсселийг ялгардыг шүү гэж хэлэхгүй шүү дээ. Яа тэгэхээр тэр ялгардаг эссег чинь аюу олон хүүхэд бичвэл ялгархаа болчих шүү дээ. Тэгэхээр тэрийг хүүхэд өөрөө л бодож болох байхгүй юу. Тэгээд үнэхээр мундаг одоо бусдаас онцгорч ядж байгаа сэтгэхүүн юм арай өөрөөр сэтгэж байгаа хичээнгүй хүүхдийг болвол дэлхий байтугай Монголд ч гэсэн ингээ ялгараад гараад ирдэг тэр хүүхдүүд аль хүссэн сургууль руугаа явж чадхаар тэгж харагддаг байхгүй. Тэгэхээр тэрийг болоод багш ерөөсөө чиглүүлнэ гэж байхгүй.
ерөнхий процессын л зааж өгнө гэсэн үг. Тэгээд энэ хүүхд бол яг ийм бэлэн будаа хүсээд байна те. Бараг миний өмнөөс юмыг нь бичээд миний өмнөөс ингээд бүх юмын процессыг хийгээд өгчих тийм консулер байна уу гэж хайгаад байна шүү дээ ер нь. Тэгэхгүй бол бараг Тийм заагаад өөрөө байгаа юмнууд нь бэлдээд явах Reddit, уу? Google, Тийм TikTok-оос өөрөө үзчих бэлдээд юм байна. явах уу гэдэг чи одоо өөрөө л бэлдэж явна шүү дээ. Тийм шүү дээ. Замын заагаад, процессын заагаад өгсөн байхад үлдсэн бүх асуудал бол энэ хүүхдийн өөрийнх нь л хийх ёстой юм шүү дээ. Тэгээд тэрийг ойлгохгүй хоёр дахь удаага gap year аавна гэдэг бол цаг хугацаа л алж ийн гэж харж байна. Чи ер нь gap year-ыг дэмждэг үү? Би яг үнэхээр яг бэлдэж байгаад одоо тулсан тохиолдолд гэхдээ тэр хүүхдэд potential байна шүү дээ тий. Одоо манайх чинь гадагшаа applied-даг энэ процессыг бас мэдгүй айгүй олон хүүхд байна л да. Яг төгсөх жилээр гадны сургуулиуд руу ингээд тэтгэлэг хөөцөлдөж эхэлдэг хэлэн айгүй сайн мундаг дунтай мессенжер бичсэн хүүхдүүд хамгийн сүүлийн жилээ хөөцөлдөнгүүд хоцорсон байдаг аахгүй юу? Одоо тэрний одоо эсэлтийнх нь юмнууд чинь өмнөх жилийнх нь намар юм уу одоо өвлөөс эхэлж хамгийн эхний юм тэтгэлгийн одоо хүсэлтэд явуулж эхэлдэг. Тэгэхээр 12 дугаар ангид орсон 9 сарда за би одоо тэтгэлэгт бэлдэндээ гэж бодоход аль хэзээ хоцорсон байдаг байхгүй одоо 3 сарын дотор 9 энтрээ бичгээд аль хэзээ хоцорсон. Тэгэхээр нэгэн тийм хүүхдүүд бол процессыг нь ойлгосны дараа нэг жил гэп яриад дараа жил нь бол өгөхөд болно. Гэхдээ тэр дунд чи айгүй олон хүүхдүүдээс зарим нь үнэхээр потенциал өөрийгөө мэдж байгаа би чаднаа гэд гэп яар авч байгаа хүүхэд байна. Одоо жишээ нь эхний жилээсээ хүссэн сургуулиасаа урилга авч чадаагүй хүссэн тэтгэлгээ авч чадаагүй хүүхэд бол нэг жил хичээж байгаа дараа жил нь хүссэн сургууль руугаа явах нэг оройтхгүй. Гэтэл эхний жилээ яг саяных шиг ингээд тэтгэлэг авах нь ч мэддэхгүй сургууль тэнцэх нь ч мэддэхгүй байгаа хүүхэд би гэп яар авчаад бэлтжээд явна гэхээр бас учир дутагдaltaй. Дараа жил нь хариу ирээч үү үгүй ч үү те. Тест. Яг үнэ. Өөрөө тэгээ чадаач үгүй ч үү те. Надад бол баг ингэж gap year мэр гэж өөрийгөө ингэж толгоогоо эргүүлж авахаар дээшээ өгөөд Монголдо ямар нэг сургууль бат болгосныхоо дараа баг ингээд тэндээ сурангаа юмаа бэлдүүл юм болохгүй юм байхгүй. Хайрын цаг хугацаа л гэж би бол бодож байна. Уул нь бол одоо би сүүлийн үед хүүхдүүдэд зөвлөхөд Монголд бакалаврын мэргэжил авахд ерөөсөө болохгүй юм юу ч байхгүй гэсэн байр суурин дээр байгаа байхгүй юу. Монголын энэ бакалаврын систем тийм муу бас зүйл биш байхгүй. За гадаадд очиод яг эн чинь нөгөө нэг бакалаврын төвшин чинь ийм одоо яг суурь боловсрол шиг зүйл шүү дээ. Яг бүр амар мэргэжлэрээ илүү одоо ингээ нарийсан зүйл биш учраас энэ тэнд авдаг мэдлэгийг бас Монголд ерөнхийдөө бол авчиж чадна. Тэгэхээр зайлшгүй заавал гадаадд бакалавр эзэмших байх шаардлага байна уу гэдэг дээр эхлээд өөртөө одоо үнэлт өгөх хэрэгтэй байх л та. Ялангуяа бүр амар нарийн мэрэгчлэр бол хэл усныхын чадвар бас хүрээч үгүйч шүү дээ тий. Гадагшаа яваад бакалаврт. Тийм шүү дээ. Хэлний чадвар гэдэг чинь бас яг хөө тэрийг нөгөө нэг IELTS-аар ингээд тогтоож байгаа юм л да. Одоо хэлний чадварыг тогтоож байгаа. За тэгвэл хятад руу ч юм уу Аз руу явж байгаа хэлний бэлтгэлтэй явж байгаа хүүхдүүд бол нэг жил хятад хэл үзээд жишээ нь хуулийн тий анагаахын зүйлийг ойлгоно гэдэг чинь бас хангалттай. Тий шүү дээ тий. Тэгээ одоо энэ гадуур нэг айгүй маркетингийн асуудал байна тий. Зүгээр л ийм хүүхдийг одоо бид нарт татгаа бид нар тэгээ гадагшаа ингээд явуулнаа 100% тэтгэлэгтэй бараг зуршлаад явуулнаа гэсэн ийм маркетингуудад итгээд ээж аваад өөртөө бас сайн мэдлэггүйгээс болоод явчих. Хүүхэд чинь ч гэсэн бас мэдгүй шүү дээ ээж аав мэдгүй байгаа юм чинь. Сургалтын төвүүдээр ингээд яваад гадагшаа явчихт юм байна. Тэтгэлгийг нь бараг зурчилчт юм байна гэж бодоод байгаа байхгүй юу. Тэр чинь бол зүгээр маркетинг тэрний цаана майгүй олон процесс явагдана. Тэгэхээр үнэхээр гадагшаа явъя тэтгэлэг хөөцөлтийг гэвэл нэлээд эрт хөөцөлтөн гэсэн үг одоо 10 дугаар ангиасаа 9 дугаар ангиасаа эдгээр сургалтын төвүүдээр одоо сонирхон тэгээд нийгмийн одоо хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцсон сайн дурын үйл ажиллагаанд оролцсон өөрөө одоо шагнал медаль өөр сонирхдаг зүйл байвал тэднийгээ баталгаажуулна гэх мэтчлэн олон хийх процесстэй. Тэгэхээр ер нь бол аав ээжүүд ч гэсэн гадагшаа хүүхдээ явуулъя гэвэл маш эрт эхлэе шүү. Ер нь бол дунд анги гэхэд эхлэн дунд анги гэхэд
ерөнхийдөө ямар мэрэгчлэр сурах вэ гэдгээ тодорхойлсон байх хэрэгтэй гэж үзэж байгаа. Зүгээр ахлах ангид ороо. За одоо миний хүү ямар мэрэгчлэр сурах вэ гэж биш. Дунд ангихэд аль хэзээ тодорхойлсон. За одоо хоёлаа ч гэжтэй тий миний хүү, миний охин. Интерьер дизайнер ч юм уу тий. Юу гэдэг график дизайнер явъя гэвэл тэрийг дунд анги гэхэд л тодорхойлсон байвал аль улс руу явах вэ? Тэтгэлэг аль сургууль нь илүү одоо өгөх магадaltaй. Тэр тэтгэлгийг авахын тулд би юу одоо бэлтэж өөртөө бэлэн байж хэвээр гэх мэтчлэн судлах зүйл маш их. Тэрнтэй холбоотой эссег бол хүн 3 сарын дотор бичихгүй. Тэр нэлийн удаан биччихэж одоо онцгойрох эссе гарна. Тэгэхээр эрт бэлдэж эхлээрэ гэж зөвлөө. Гадагшаа явах ч жоод эрт бэлдэж эхлээрэ. За зарим тохиолдолд болохоор нөгөө нэг за ээш өгөх гэж байгаа хүүхдүүдийн тухайд яриа л та тий. Одоо ингээд манай хүүхд ингээд ээш өгөө тим сургууль аавна, тэнд сурна гэл ингээд ээж аав нь бодож байгаа. Тэгсэн чи яг хүүхд нь ингээд өөрийнх нь бодсон шиг тийм одоо сайн сурдаггүй байх тохиолдол бас байгаад байгаа байхгүй юу? Миний эргэн тойронд бас тийм хүмүүс байна. Хүүхдээ ингээд айгүй мундаг лаг сурдаг те ингээд сургуультай нэр хүндтэй урлагийн үзлэг мүзлэг ингээд юм хумд ингээд номер 1 баг хамгийн урталт нь гүйж идэг багш нартай нэр хүндтэйгээд бодоод явж исэн чинь нөгөө хүүхэд нь одоо ингээд зүгээр Яшийн урьдчилгаа нөгөө нэг ингээд монгол хэлний шалгалтынхаа баг босхын 400-г арай гэж тэр чин 400-ийн баг зүгээр өгчөж байгаа шүү дээ. Арай гэж авч ирсэн. Тэрийг ингээд гинт 12 дугаар ангид яг тэр шалгалт өгөхтөн л ээж аав нь гинт мэдсэн ч юм уу те. Яг бодсон шиг нь байгаагүй тохиолдолд одоо яах ёстой юм болоо. Хүүхэд бас тийм байх тохиолдол байгаа шүү дээ. Ер нь байд юм байна. Чи юу гэж бодож байна? Амар шоконд л орд юм бэлээ харахад. Оо яана ийм байсан юм уу? Одоо тэгээд одоо яах юм болоо? Сургалт моргалтанд явах уу? Хоцрогдлын нарилга ихээр нөгөө хүүхд зайл хэдий 12 дугаар ангид орцсон. Яах вэ юм болоо? Одоо ингээд тэгээд нөгөө нэг тэр чинь бас ээж аав нь эргэн тойрныхоо найз нөхдөөс ичж зовж байгаа. Хүүхд нь ангийнхнаасаа ичж зовж байгаа. Одоо ямар нэгэн байдлаар гадаад л явчихвал баг болъё ингээд хамаг хөрөнгө мөнгөө шавхаа зүгээр ийшээ тийшээ явуулчих гэдэг юм уу те ингээд нөгөө нэг мөрөөдөлчгүй болчиход байгаа байхгүй зүгээр нэг зүгээр л нэг энэ хэсгийг л энэ цаг хугацааг л дарчвал одоо цаашаа дүүрсэн хэрэгдэг тийм нөхцөл байдалд орчод байгаа харагдаад байгаа байхгүй юу? Гэхдээ яг одоо тэгээд Яшийн оноо хөрөхгүй байлаа гэхэд Монгол сурна гэж байгаа хүүхдүүдэд бас хувийн сургууль ч юм уу сонголтууд бас байна шүү дээ тий. Бүр ингээд амьдрал дуусчаад байгаа юм байхгүй шүү дээ. Тэгээд Яшийн оноо бүр тэгэл заддаг юм бол тий. Яг өөрийнхөө төсөөсөн мэрэгчлэр яаш нь хүрэхгүй бол өөр мэрэгчлэр сурах бас боломжууд байна. Нөгөө нэг ээж аавд нь аягүй хэцүү байгаад байгаа байхгүй юу? Нөгөө нэг хөөх юм нэг юм төсөөлөл авцсан. За манай хүүхд ингэндээ, манай хүүхд тэгэндээ гэл аль хэдийн ингээд сэтгэлдээ нэг юм төсөөлөл авцсан. Сэтгэл зүйн ингээд бэлэн биш байсан чинь хүүхд нь ингээд oh my god гэд нэг юм хэцүү байдалд орсон. Тэрэнд одоо бас энэ чанаргүй хувийн сургуулиуд аягүй нөлөөлж байна тий. Яг үнэ. Яг үнэ. Өөрөөр хэлбэл ээж аав нарт бүр ингээд аягүй олон жил танаа хүүхчээс та мундаг штэ манай ангиас та он сурлагтай аягүй мундаг гэд хувийн сургуульч нөө хүүхдээ алдахгүй бодоод аягүй мундаг л гэдэг. Тэгээд дүн нь бас аягүй мундаг байна. Аягүй л 150 яваад хүүхдүүд байна тий. Тэгээд яг ингээд бодит байдалтай шалгалт өгөөд ч юм уу үзэнгүүд яг тийм төвшний биш. Хүүхдүүд зөндөө байгаа хгүй чанаргүй дунд сургуулиуд маш их байгаа. Тэгээд эцэгчүүд болохоор нөгөө маркетингд нь бас одоо хурдан тий гой юм яриад лаглаг одоо технологи юу хэлмэл заадаг 2 3 хэл заадаг гэд тэр юмд нь хууртаад хүүхдээ оруулсан болоо л байна гэж бодоод явж байгаа штэ. Тэгээд тэр чин бага анги дунд анги ингээ явж байгаа дахлах ангид нь яах вэ гэдэг асуудал зарим нь бол бүр бодоогүй жаа яэш өгсөний дараа л муу эс юм байна гэж мэдчихээн тий. Зарим нь бол одоо яа тийм гадагшаа явуулъя гэсэн чи хэлний оноо нь ерөөсөө хөрөхөй болчдөг ч юм уу тий. За гэхдээ Монголд одоо сурах гэсэн зөндөө л хүүхдүүд байна л та. Бүгд ч яг гадагшаа явъя ч гээд байгаа биш. Энэ сүүлийн үед одоо нөгөө нэг санц сургуулийн захирал инх мөнх гээд залуу байгаа штэ. MIT, Stanford төгссөн билүү тий. Цонхтой цаг гээд YouTube хуудсын одоо нөгөө Сундаритэй хамт ярьслага өгөөд байгаа тэр залуугийн ярьж байгаа нэг юм байгаа. За тэр юу вэ гэхээр энэ хүн чи өөрөө санц сургуулийг бас удирдаад хэдэн жил болсон дотор нь ажиллаж үтсэн хүний хувьд хэлэхэд аав ээж хүүхэд багшийн юм нэг төөрөгдөл байна. Боловсролын системд
Одоо яаж игээл дүнгийн тавиал гаргацдаг айгу мундаг дүн тавьдаг ч гэсэн тэрэнд нь хүрэхгүй байгааг багш мэдж байгаа, сургуульч мэдж байгаа тий. Ааха. Хүүхэд Сурагч өөрөө ч өөрөө ч мэдж мэдж байгаа. байгаа. Ааха. Тийм. Ийм нэг процесс байна гэвч Ээж аав нь эцэг эхчүүд мэдгүй. тэрийг мэддэггүй гэд нэг Ааха. ярьслага дээр хэлсэн байгаа аахгүй. Тэгэхээр Мгм. тэр бол яг одоо нийгмийн байгаад байгаа бодит зүйл л дээ. Тий. Багш нь мэдж байгаа сайн хүүхэд биш гэж хүүхэд бас өөрөө мэдж байгаа. Би одоо нэг Мгм. шалахгүй байна да гэд. Гол нь эцэг их нь мэдхгүй нэг тийм асуудал байна тий. Мгм. Яг үнэ. Тэгэхээр эцэг эхчүүд ер нь бол ямар нэгэн байдлаар хүүхдийнхээ араас яваад хүүхдийнхээ ер нь ерөнхий потенциалыг те нэг ийм чадварыг манай хүүхд нэг иймэрхүүдээ гэж мэдчихэхгүй бол ер нь их шоконд ордсон байх шүү хүмүүсээ. Ер нь л Тэгээ ээж мэдчих авын нэг хэрэгтэй шүү. тайвширдаг цаг хугацаа байна. Тэгээ тэр яг уг нь бол хамгийн шийдвэрлэх үндсэн цаг хугацаа байхгүй юу? Бага ангид нөгөө нэг өсөм тоог нь гэрийн даалгаврын давтуулах гад ингээд айгу араас нь хөөцөлдөг. Ахлах ангид нь болохоор за хаашаа явах ямар мэрэгчлээ болох уу гэдэг нэг жоохон хөөцөлдөж эхэлж байгаа. Тэнгүүд яг энэ дунд ангийн энэ нэг хэдэн жил өөрөө бие даага хийчдэг энэ үед хүүхэдтэй шууд нэтчдэг. За бие даага хийж л аваа юм чинь гэ тэ. Тэгээ нэг дүнгийн нь хаяа харангууд гайгүй дүн аваад байна. Өө манай хүүхд ажгүй аваад байгаа юм байна гэж шууд хайчдаг байхгүй яг энэ дунд ангийн энэ үеийг. Одоо дүнгийн харлаа. Окей. Хүүхэд гэртээ бас нэг ингээ харангууд даалгавраа хийгээд байна. Зарим даалгаврыг харахаар бид нар одоо бас ойлгохгүй те тэр зарим физик, хими одоо геометри зэрэг нь хараад туслаач гэдээ арай чадхааргүй нөхцөл болоод байна. Сайн байна гэд ингээ хайчдаг. Гэтэл одоо энэ инх мөнхийн ярьсан ч гэсэн зүйл нь бол ахлах ангиас өмнө энэ дунд анги дээр мэрэгчлээ бас сонгоод мэрэгсэн хичээлүүдийг ахлах ангид оруулаад тэр хичээлээрээ ингээд цаашаа их сургууль сурах үүдийг нээж өгөө. Боловсролын шинжилэлт хийе гэдээ яриад байгаа байхгүй. Энэ бол нэг талаас айгүй зөв зүйл. Өөрөөр хэлбэл урлагаар ч юм уу уран зургаар те явахгүй, шуум зургаар явахгүй хүүхэд ахлах ангийн сүүлийн 3 жил шуум зургийн хичээлийг авахгүй өөр илүү сонирхож байгаа хичээлээ сонгож сураад тэр хичээл сонгож сурна гэдэг чи одоо нөө хичээл орж байгаа процесс чи аяга өөрчлөгдөн шүү дээ. Тийм шүү дээ тий. Яг их сургуулийн байдалтай тий хичээлээ сонгохоор өөр ангийн хүүхдүүдэд холдоо суун. Тэгэхээр энэ байдал чи өөрөө дараа нь их сургууль сурахад аяга туслаа болох байхгүй. Нэг ангиараа л яваад авахгүй тий өөр хүүхдүүдэд холдно гэх мэтчлээ. Уг нь аяга зөв юм яриад байгаа. Би бол инх мөнхийг айгу дэмжиж байгаа. Ааха. Яг үнэ эцэг эхчүүд яг 6 дугаар анги одоо ингээл дунд ангид орлоо гэж хайчдаг. Гэтэл яг үнэндээ 6 дугаар ангид чинь нөгөө нэг бага ангид бол ингээл нэг л багш бүх хичээлийг ингээл ихэвчлэн ордог байсан бол 6 дугаар ангид цаг болгон дээр өөр багш орж ирнэ. Химийн багш, физикийн багш, газар зүйн багш, англи хэлний багш, биеийн тамирын багш, монгол хэлний багш гэл ингээл бүгд өөр багш орж ирнэ. Тэгэнгүүт нөгөө хүүхдүүд чинь жоохон дураараа штэ. Тэр ангид тэр хүүхэд аль суудал дээр суудгийг тэр багш мэдэхгүй. Тэгэл дураараа муугууд нь хойноо суугаад, сайнууд нь урдаа суугаад ингээл нэг юм холилдсон юм болоод яг энэ үед яг чухал анхаарах ёстой нэмэлт хичээлүүд ингэж орж ирж байгаа, физик шинээр орж байгаа, хим шинээр орж байгаа энэ үед эцэг эхчүүд хүүхдээ бие даасан гэж бодоод яг хайчдаг. Тэр бол өстой бодит байдал яг үнэ. Энэ үед нь хүмүүсээ хүүхдүүдээ ерөөсөө хаяхгүй хамгийн гол анхаарах ёстой юм шүү. Энэ үед нь сайн анхаарсан байхад бараг тэр 12 дугаар ангид мэрэгчлээ яах вүлээ миний хүү гэж ярих толгой өвдөх бараг шаардлага гарахгүй гэж би бараг бодож байна. Хүүхд өөрийгөө бараг олчихно. Яг энэ үе дээр нь л сайн анхаарад өөр хэрэгтэй. Одоо нөгөө нэг өсвөр нас, шилжилтийн нас гэдэг чинь урагшилсан гэж үзээд байгаа шүү дээ, тий. Нас нь бол бараг 10-аас эхлээд өсвөрийн одоо энэ шилжилтийн нас эхэлж байгаа. Өмнө нь бол нэг 15 6 гэж ярьдаг байсан бол одоо 10 11 наснаас эхлээд энэ шилжилтийн үе эхэлж байгаа гэж яриад байгаа. Тэгэхээр энэ үед ч гэсэн яг тэр 6 дугаар ангид авах үед хүүхдийн шилжилтийн нас эхэлж байгаа байхгүй юу? Өмнөх одоо бидний үе шиг нөгөө төгсөх анги тий 15 16 настайд л шилжилтийн нас явагддаг юм бол биш. Энэ нэг 10 наснаас эхлээд шилжиж байгаа процесс нь хурцаар илэрж байгаа нь 15 нас болохоос аль хэзээ яг дунд ангиас эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр дунд ангид эцэгчүүд маань хүүхдээ бас бити хаяарэ. Тий, одоо ингээд 1-р анги, 2-р анги бага ангидаа онц сурдаг байснаа гинт дунд ангидаа нөгөө шилжилтийн насан ч боллоо. Нөгөө нэг анги дэвшээд өөр багш нар ордогч боллоо. Тэгээд хүүхд ингээд хичээлээ орхигдуулах магадлал маш өндөр байдаг. Яг бага ангийнх шиг онц сураад байна гэсэн үг бас биш шүү гэдгийг эцэг эхчүүд бас анхаараасаа гэж бодож байна. За зарим болохоор ийм хариуцлагагүй ээж аваад бас байна.
Одоо энд нэг охин бичсэн байгаа байхгүй би энэ өсвөр насны хүүхдээ эцэгчүүдийн гөрөвч саяхан орсон. За тэгсэн чи 17 настай хүүхд гинэ. Тэгээд хөөрхөн амтай өөрөө бол ингээ өөрийгөө хөгжүүлээл янз янз юм сурыг гэд боддог боловч дүүнрээ хараа гэр орноо цэвэрлэгээд энэ хүүхд ингээд уйчдаг байгаа байхгүй юу? Аа. Тэ энэ одоо яаж байгаа юм бэ те хүүхдийн амьдралыг одоо бас одоо тэгээд ингэчээд дараа нь 12 дугаар ангид нь чи сайн сурсангүй сайн мэрэгжил авсангүй гэж энэ ээж аавын хувьд бол ингээд хэлэх ирэхгүй болчихж байгаа байхгүй юу? Тэнийг сүүлийн үед бас айгүй хүмүүс ярьж байгаа шүү дээ тий. Хүүхдээр нь бити харуулаа. Наадах ч одоо айлын том ч гэсэн чи өөрөө л хүүхд гарах сонголт хийсэн тий. Одоо олон хүүхдтэй байх сонголтыг аав ээж хоёр л хийж байгаа. Тэгснээ яг хүүхдээ харах тусвалах процесс нь болохоор өөрөө чинь том хүүхдэд ингээд дагтагчж байгаа. Тэгсэн дор олон хүүхдтэй байхаар болж хэрэгтэй гэд яриад байгаа байхгүй. Тэгэхээр нэгэн төрлийн бас зөв мэдээч хэрэг хүүхэд юм чи оролцсон л та одоо туслуулах юм байна. Нэг памперс аваад өг тий. Харт дүүгээ харж гэх юм байна. Гэхдээ өдөр болгон өөрөө чи хийх ёстой ажлыг хүүхэд бол бас хийх ёсгүй байхгүй юу. Тэгэхээр өөрөө үнэхээр тийм олон хүүхдүүдийг харах санхүүгийн нэгдүгээр боломжгүй тий. Ажил заавал одоо төрөөл ажилд шаардлагатай байгаа хүмүүс бол дахиж хүүхэд гарах яг шаардлагатай юу нэгдүгээр өөрөө бас бодох хэрэгтэй. Чинь бид нар шийдвэр гаргаж гарч байгаа болохоос зүгээр ингээ байжсэн чинь нөгөө Чингис хаан шиг бид зилээд өөсөр гэрэл ороод тийм жирэмсэн болохгүй байгаа штэ. Тэгэхээр бид нар өөрсдөө бас шийдвэр гаргах ёстой хүмүүс байхгүй юу? Хүүхдийг бол хүүхдээр нь ингэж харуулахгүй хөгжих боломжийг нь л олох хэрэгтэй. Хүүхдийн потенциал бол бүр амар том гэд яриад байгаа штэ тий. Хичнээн юм сурч болно гэдэг байгаа штэ. Тэ энэ охиныг бол хөөх юм одоо ингэж одоо хөгжих боломжийг хаачаад тэгэнгүүтээ 12 дугаар ангидаа чи өстой юу сурсангүй чи муу байна. Одоо яэш мэштэр бага оноо авах юм бол энэ хүүхдийн өөрийнх нь буруу биш болж таарж байгаа байхгүй юу? Ээж аавд өөрснөө ингээд тийм мөрөөдөлгүүл байна гэсэн үг те. Одоо би бол одоо ингээд ээж аавыг хүүхдтэйгээ хамт мөрөөддөг байгаасаа гэж боддоо шүү дээ. Миний охин ийм болно ч гэдэг юм уу те. Миний хүү ийм болно гэж хүүхдтэйгээ хамт мөрөөдөж ингээд гоё хүүхдийнхээ мөрөөдлийг дэмждэг ч юм уу. Яг хөө хитрхи би өөрийнхөө тийм болгоно гэсэн мөрөөдлөө тулгаж болохгүй л дээ. Тийм мэдээж хүүхдийн сонирхлыг харах хэрэгтэй шүү дээ. Хүүхдээ ерөнхий өөрийнх нь одоо зан чанарыг нь суур зан чанарыг нь харах хэрэгтэй тий. Урлагийн хүн болохоор хүүхэд байхад чинь чи топ те математик бол наад урлагаар чи яад ингээд таяж болохгүй шүү. За тэр дуртай урлагийн чиглэлээр дуучин одоо ээж авд нь жишээ нь мөнгө олох боломжгүй жүжигчин боломжгүй юм шиг санагдж байгаа бол урлагийн өөр зөндөө төрлүүд байна шүү дээ тий. Киноны хариулагч болж болно. Одоо график дизайнер болж болно тий. Одоо янз бүрийн өөр чиглэлүүд байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрийг нь ээж аав сэтгэхүүгөө одоо нээлттэй байлгаж ижил тэнд нь туслана л та. Тэгэхээс өөрийнхөө л зүг гэж утсныг бол тулгахад тийм цаг үе бас өнгөрчөөд байна шүү дээ. Харин тий. Одоо ингээд би өөр дээрээ ингээд жишээ аваад харахад би хүүхдэд цэцэрлэгт байхдаа бол ингээд манай хүүхд тийм болно ч гэдэг юм уу те. Одоо ингээд мөрөөджсэн байгаа байхгүй юу? Мөрөөдөл бүр ингээд хязгааргүй байсан байгаа. Миний охин өстэй эмч болно, миний хүү одоо өстэй инженер болно ч гэдэг юм ингээд мөрөөдж жагаад хүүхд сургуульд ороод ирсэн чи тэр маань хумигдаад байна. Манай хүүхдийн одоо яг хүсэл нь мөн үү биш үү гэдэг дээр ингээд эргэлзээ үүсээд эхэлдэм байна. Тэр бас сонирхолтой. Надад энэ процесс миний энэ бодолд ингээ өөрчлөгдөж байгаа процесс айгүй сонирхолтой байгаа. Өөр дээр ингээл би тэгээд эндаа гэд дүгнэлт хийж байгаа энэ процесс айгүй сонирхолтой байгаа. Цаашдаа одоо дунд ангид орохоор яаж өөрчлөгдөх юм бас сонирхолтой л байх. Гэтэ урлагаар явахгүй. Тэг чи одоо жишээ нь юу гэж боддог вэ? Хүүхэд өөрөө шийднэ гэд ингээд орхих нь зөв үү? Тодорхой хэмжээний эцэгхийн одоо оролцоо байх хэрэгтэй юу? Аль чиглэлээр явуулах? Миний хүүхэд одоо энэ л дуртай юм чи энийг л өөрөө сонгосон гэд ингээд тэргээр нь бүр багаас нь эхлүүлээд явуулах нь зөв үү? Аль эсвэл ингэсэн дээрээ гэсэн зөвлөмж одоо эцэгчүүд орж ирсэн дээрөө юун төлөө одоо ээж аав нь билээ дээ тий юун төлөө эцэг их нь болж төрсөн билээ дээ ямар нэгэн байдлаар чиглүүлнэ л гэж бодож байна. Одоо ер нь бол бид нар чинь ингээд хүүхдийнхээ ингээд нэг юм удирдахч гэхэд таашаа тэгэхээр айгу сүртэй сонсож байна. Юм чиглүүлэгч нь болоод өгж байгаа шүү дээ зөвлөгч чиглүүлэгч нь. Тэгэхээр би хэдий ч нэ багад нь ингээд тэр хүүхдийн тархинд суулгаж чадна. Тэр
ингээд том болох тусам тэр хүүхдийн ингээд нэгэн хэсэг шиг л болж өсөх байх гэж бодож байна. Тийм болохоор би аль Би болох нэг юм багаас нь чиглүүлж, аль болох багаас нь тархинд нь ингээд суулгаад ингээд үнэхээр миний мөрөөдөл энэ юм байх шүү гэж бодох хүртэл нь байлгаж болох байх гэж бодож байна. Ер нь шейплж гэх юм уу те. Би бол нэг юм судалгаа уншижсэн. Эцэг эхчүүд нь өндөр хүлээлттэй байдаг хүүхэд амжилтанд хүрэх магадлал бас өндөр байдаг гэсэн байгаа байхгүй юу? За энэ өөрөөр хэлбэл юу гэсэн үг юм бэ гэхээр эцэг эхчүүд нь за манай энэ ч тоонд муу дөө тий. Нэгөөсөө нэг тэсгээл байна дөө гэл ингээ нэг багаас нь ярьдаг яриа байдаг шүү дээ. Тий. Хамаатнуудынхаа тунд, найзуудынхаа тунд тий. За манай энэ ч жоохон залхуу юм да гэд ингээд дахин хэлж байгаа зүйл тухайн хүүхдэд за би угаасаа л энийг чадахгүй гэсэн ойлголтыг өгчдөг байгаа байхгүй юу? Харин эцэг эхчүүд хүүхдээ бол за өста мундаг тий. Ийм юмнуудыг чаддаг манай өвчөөстэй энийг чадандаа тийм потенциал байгаа даа гэд байхаар хүүхэд бас тэрэнд хүрэх гэж хичээдэг. За гэтэл саяхан надад нэг юм тохиолдлоо. За ээж нь болохоор хүүхдээ маш өндөр хүлээлттэй байдаг, амар өндөр потенциалтай гэд байдаг хүүхэд байгаа аахгүй юу? Андаа тэгэж ярьдаг хүмүүсийн хажууч гэсэн. Тэгээ бид нар үнэхээр хүүхэд нь үнэхээр мундаг юм байна гэж бодож байсан. Гэтэл яг ингээд одоо яг ийм нээшин шалгалт өгөөд одоо сүүлийн жилээ болсон чинь тэрэн шигэ биш болсон. Тэгээд хүүхэд нөгөө нэг айгүй олон жил ээжийнхэн тий аавынхаа тэр мундаг гэдэг хүлээлтээр ингээд одоо жүжиг гэсэн цаашаа өөрөө ч гэсэн тэрэндээ итгэцэн тий. Би мундаг юм чинь би бүхнийг чадна гэж бодож ирсэн чинь яг бодит байдалтай шалгалтууд өгөөл эхэлсэн чинь ингээд унаал эхэлж байгаа байхгүй юу? Яана. Тэгээд одоо эн чинь яг эрүүл баланс нь хаана байх вэ? Чи юу гэж бодож байна? Тэр ээж одоо ингээд би бол бодохдоо ингэж бодож байна. Тэр ээж манай хүүхд мундаг, манай хүүхд потенциалтай гэж тэр ээжэд хүүхд өөрөө итгүүлсэн юм уу? Тэр ээж өөрөө өөртөө тэгээд итгэсэн юм уу? Эсвэл багш тэр ээжэд итгүүлсэн юм уу? Яг одоо асуудлын их уурхаа нь яг хаана байна? Тэр ээж тэгэж итгэх болсон нэг шалтгаан байгаа шүү дээ. Гурвалсан л юм байгаа. Багш нь мэдээч хэрэг нөгөө хувийн сургуулийн хүүхдээсэн мундаг сургуультай бол онц сурдахтан тэгэл багасаа хүүхд маань бас жоохон идэх зүтгэлтэй тий гоё нээлттэй хүүхд учраас ер нь ээж нар тэгэл хүүхдтэй хайртай юм чи айгу мундаг л гэж боддоо шүү дээ. Тэгээд яг ээж хүүхдийнхаа бодит байдлыг хараагүй л байна л да. Яг бодит одоо нэг юу вэ? Тэр хүүхд ингээд нэг бүрхүүл ковер үүсгэсэн ээждээ итгүүлээл яваад байсан байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүүхд бас хөөхөн жүжиглж бол чадсан л байна гэж би бодож байна. Хүүхдийнхаа ер нь бодит байдлыг харах ер нь их л багаас нь бодит байдлыг яг манай хүүхд нэг иймдээ гэсэн нэг юм бодит байдлыг их л багаас нь ингээд сайн мэдэж авч яахгүй бол хүүхд өөрөө ч гэсэн тэрэндээ итгэцэн байж байгаа дараа нь сэтгэлээр унах магадлал бас ихтэй байхгүй юу? Хитрхи бас ингээд нөгөө нэг магтаад эргэн тойрондоо тэгээд хүүхдээ яриад ах бас димээ гэж би бодож байна. Тэгэнгүүт тэр хүүхдээ чинь нэг юм дарамт үүсэж штэ. Йоо би одоо ингээд мундаг байх хастаа ч юм уу. Эсвэл нэг мундаг биш байсан ч гэсэн тийм ээ би мундаг гэл ингээд нэг юм яг өөрийнхөө чаддаг юмнуудаа ингээд харуулчаад яг цаанаа бол яг гүнзгийд нь чадахгүй. Тийм. Тэгэхээр бас хүүхдээ хитрхи тэгэж нэг сүүлийн үед уншсан нэг юм сэтгэл зүйн зүйлтэй айгу тохирж байгаа байхгүй юу вэ гэхээр хүүхдээ бол утга учиргүй зүгээр жижигхэн зүйл хийхэд нь магтаж болохгүй гэж аа. За энэ Япон сэтгэл зүйчүүдийн одоо ярьсан сэтгэл зүйч болоод сургууль хүмүүжүүлэх хүний нэг бичсэн номноос би уншсан. Тэр юу вэ гэхээр ерөөсөө бодит амжилтыг нүдэнд харагдаж гарт баригдах амжилтын үед бүр ингэж хөөргөж магтахгүйгээр тодорхой хэмжээр ингээ магтаа. Зүгээр л тий одоо тэр бол бүр багаас нь тий одоо жишээ нь хүүхэд хоолоо идэнгүүт ямар мундаг юм тий энэ чинь хүн угаасаа л хоолоо иддэг зүйлийг тэгээ. За тэгээ нэг жоохон гүнгүү теста хөөрхөн ста мундаг гүйж шүү гэж магтаад байх ш тий. Тэр хүүхэд ч одоо 100 м-ийн уралдаанд 30 хүүхэдтэй уралдаад төрүүлсэн байвал ста мундаг шүү гэд бодож болно тий. Зүгээр л ингээл гүйж байгаа хүний хийдэг зүйлийг хийж яхад магтаад байх нь өөрөө энэ магтаалыг нэгдүгээр түнгүү болгоно, хоёрдугаар хүүхэд нөгөө магтаалын хамааралтай болно. Дуулгаал ингээл жижиг юм хийчихэл
ээж хардаа аава хардаа би ингэсэн гэл. Тэнгүүд нөгөө нэг магтдаг ээж аав нь өө ямар мундаг ингэнгүүт хиймэл тийм нөгөө бабалгийн хинт нь үүсэж байгааг байхгүй юу. Ээж аав ч гэсэн манай хүүхд мундаг гэж бодно. Хүүхд нь ч гэсэн мундаг гэж бодно. Тэнгүүд яг бодит байдал дээр нөгөө өөрийг нь тийм чаленж болохтай одоо шалгах тийм зүйл дээр амжилт гаргаагүй зүгээр л байдаг зүйл дээр нь магтаад байвал тэр чинь ийм хиймэл хоосон одоо орон зайг ингээд хүүхдийг бүрхчихдэг шүү гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр зүйл ингээ багаас нь явсаар байгаад одоо том болох үед нь хагарчиж штэ тэр нөгөө нэг хиймэл хөөсөн бүрхүүлнэ. Би бол яг энэ кейсийг яг энтэй холбоотой юм байна да. Багаас нь одоо жишээ нь хүүхэд айгүй мундаг англи хэлэндээ мундаг байсан уу байсан. Тэгсэн юунээсээ англи хэлний олимпиадад одоо төрүүлсэн үү? Үгүй. Тэгэхээр чинь энэ чинь ингээ нэг юун дээр үндэслэж ямар харьцуулалтаар мундаг гэдэг байгаа ч айгүй сонин. Тэгэхээр яг бодит зүйл дээр л магтах хэрэгтэй. Тэрийг нь бодит зүйлээр л хэмжих гэж одоо эцэг эхчүүд хичээх хэрэгтэй. Шүүмжлэх бол муу, тэрнтэй адилхан магтах бол бүр яг хоёр үдтэй зүйл шиг шүүмжлэхтэй яг адилхан муу уур нөлөөлтэй гэсэн ба. Хэтрүүлж бас болохгүй те. Тэгэхээр өөрөө ч гэсэн бас хүүхдийнхаа бодит байдлыг харахгүй бол манай хүүхд одоо хэрэгтэй эрггүй юм дээр магтсаар байгаа тэгэнгүүт өөрийнх нь тархич гэсэн нэр энэ хүүхд чинь мундаг штэ гэд бодсон байгаа байхгүй зайлвал. Тэгэхээр хүний тархийг одоо нөгөө нэг програмчилж болно гэдэг чинь бас яг үнэн байгаа байхгүй юу. Би ч гэсэн одоо ингээл хүүхдүүдэд багаас нэг тим мэрэгчлээ болно гэсэн нэг юм чиг баримжаа өгөөл яг тэрүүгээр нь програмчлна л гэж бодож байгаа. Гэтэ мэдээж хэрэг чадварын үнэлэн л дээ потенциалын. Гэсэн чинь чиний ингээд бодсноос шал өөр юм дуртай байвал яах вэ? Одоо чи аюу олон жил хүүхдэд жишээ нь математиктэй холбоотой тий. Эсвэл компьютерийн хүн болгоё доо тий. IT-ийн хүн болгоё гэдэг аюу олон жил бодчихлоо. Манай хүүхдэд тэр потенциал байгаа гэж чи итгээд байдаг. Гэтэл хүүхэд чинь том болсноо. Гэхдээ би бол ер нь бол гитарт айгу дуртай байна ч юм тий. Уран зураг дуртай байна. За яг би эсрэг юм бол ярил л та. Ингээд энэ л миний хобби юм байна гэд тэгвэл чи яаж хүлээж авах вэ? Зураад үзэл гэж хэлэндээ. Одоо тэгээд нөгөө нэг хүүхд юу лээ? Ээж аа хүүхдэд дийлдэггүй гэдэг шиг би зураад үзэл гэж хэлнэ. Зураад үз. Тэгтээ би бол тэр болтол ингээд програмчилсан миний одоо хичээл зүтгэл байгаа штэ. Тэр чинь би зүгээр програмчлахгүй бас ингээд математикийн ямар нэг юмд явуулдаг ч юм уу. Ингээд ямар нэгэн байдлаар чадварыг ингээд сайжруулах юмд ингээд хийцэн байгаа штэ. Тэгээд зураад үзээ миний хөө харьцуулаад үз. Чи үнэхээр ингээд яг энэ математик хийж байгаа шигэ те програм хийж байгаа шигэ ингээд үнэхээр авьяастай зурж гин үү? Харьцуулаад үз. Тэгээд тэрнээс чи илүү байгаад би тим юмд чинь дэмжиж явуулаагүй байхад чи миний дэмжиж явуулсан одоо ингээд математик энэ програм энтраас илүү зүгээр ингээд хичээл зүтгэл гарахгүйгээр зурч чадж байгаа бол одоо яах вэ? Тэгэл зургаараа л явахаас гэж хэлэх бах та. Одоо хоёрдугаар кейс энэ тий. Хүүхэд ингээл IT програмаар явна эсвэл математикаар явна гэжсэн гинт ингээ хаширч болно шүү дээ. 11 дэх ангид 12 дахь ангид ороход би одоо энэ математик эдийн засаг тий бизнесээр явах маргүй байна. Дахиад тоо бодно гэ гинт хашрангуудаа ер нь би ингээд гоё юм сошиал медиа хөгжүүлдэг тий. Аль эсвэл зүгээр юм видео хийдэг график дизайн ч юм уу энэ арай хэлбэрхэн юм шиг ингээ өөрөө төсөөлөд гинт тийм мэрэгжлийн өөрчлөлт хийхийг хүсэж болно шүү дээ тий. Би бол зүгээр хаширснаасаа болоод тэгвэл хийгээд үзэх үү? Хийгээд үзэл гэж хэлнэ. Хийгээд үз. Тэгтээ эн чинь олон жил хийсэн юм, гарт орсон юм. Тэгээд нэг зүгээр сэтгэл хөдлөлөөр би та бодгоос залцчлаа гэж хийж байгаа юм хоёр угаасаа шал өөр байна гэдэгт бол амар ихтэлтэй байна. Тий. Чи бол яах вэ? За. Аль нь одоо ингээд чи бас ингээд ямар нэг мэрэгчлээ багаас нь програмчлаад наа чиг ингээд араас нь хөөцөллөө штэ. Тэгсэн чинь үгүй би ингэмээргүй байна. Би ингээд өөр яг энэ мэрэгчлэр сормоор. За би тэрийг бол нөгөө нэг систем векторын сэтгэл зүй гэж сургалтанд суусан. Тэгээд тэрнээс ер нь ойлгосон зүйл бол хүний төрлөх хөвгтөл байд юм байна. За. За тэгээд тэр төрлөх вектортэй холбоотой төрлөх хөвгтлүүдийн чаддаг юм хөгжиж чаддаг ажил мэргэжлүүд гэж байд юм байна. гэж ойлгож авсан байхгүй. Тэгэхээр хүүхдийнхаа ер нь үндсэн хөгжлийг нь би олж харах гэж хичээж байгаа. Яг ямар вектортэй хүүхдийн гингүүд одоо жишээ нь векторээс нь хамаарат
арьсны вектортай хүүхэд бол айгүй хурдтай, эмсэрэглэн тий юм хэмндэг ийм хүүхдүүд бол айгүй олон төрлийн мэргэжлэр явж болж байгаа байхгүй юу? Ааха. Тэгэхээр хүүхэд маань шинжлэх ухаанаар ч явж болж байна, математиктэй ч холбоотой юм одоо санхүүгтэй холбоотой мэргэжлэр явж байна, зохион бүтээгч болж байна тий. Ингээд вектороос нь хамаарат айгүй олон сонголтууд байгаа. Тэгэхээр тэгсэн зүгээр л за одоо арьс хараатай хүн бол урлагийн хүн болно гэсэн юм байхгүй байхгүй юу? Тэр мэргэжлийнх нь хамгийн одоо хөгжиж болох хувилбараар нь санал болгоно. Тэгэхээр тэр одоо миний одоо сурсан систем вектороор бол тухайн хүнд өөрт байгаа энэ векторын хүсэл болвол угаасаа төрнө гэж байгаа байхгүй юу? Тэгээ угаасаа төрн дарагдахгүй тэрнээс өөр хүслийг бол хичээгээд хийж чадахгүй. Тэгэхээр үнсэн векторыг аль ихт ингээд багаас нь мэдчих юм бол тэр хүүхдийг чиглүүлэхэд арай амар байна шүү дээ тий. Жишээ нь одоо анаалны вектортай хүүхэд ингээд суух дуртай тий. Тийм хүүхдийг би одоо бүжигчин болох гот ч юм уу байх нь өөрөө тэр хүүхдэд аюу их дарамт тавьчихна шүү дээ. Тэр хүүхэд чадна. Хичээгээл чадна. Гэхдээ хамгийн шилдэг ч юм уу болж чадахгүй байхгүй юу? Яг магадгүй хөгжмийн мундаг багш болж болно те бүжгийн багш болж чадна. Гэх мэтчлэн тэгэхээр тэр боломжуудыг эцэг эхчүүд өөрсдөө ингээд сэтгэл зүйн хувьд нээлттэй хүлээж авах юм бол чиглэл нь арай тодорхой болчих юм гэж бодчихоо. Би бас одоо яг чамтай ярилцж байгаа хүүхдүүдэд ерөнхийдөө тодорхойлоод чиглэлүүдээ ерөнхийдөө гайгүй олсон үндсэн дээрээс бас энэгээр явуулна гэж ярьж байгаа л да тий. Тэгтээ бас гинт нэг өөр юм гараад ирэх юм бол хийгээд үзэл гэж хэлнэ. Хийгээд үз. Тэгээд чадах нь хийгээд үзэл үцэндээ. Би одоо өмнө нь бол нөгөө айгу тийм урлагийн фото мэдхтэйсэн хүн баггүй юу. Тэгээ манай хүүхэд өөрөө ингээд сонгодог урлагаар хичээлтэй айгу мундаг амжилттай байхаар миний тэр бодлууд айгу хөөрчлөгдөж байгаа. Тэгэхээр хүн ер нь айгуу дургу байгаа зүйл чинь мэдээлэл магадгүй тутмаг байж болж байгаа байхгүй жишээ нь урлаг гээл тэгэнгүүт би өмнө нь болохоор дуучин битгэгчнэр яатын ингээл боддог байсан байхгүй юу мөнгө олж чадахгүй штэ мадахгүй штэ ч юм уу те амьдралын баталгаадгүй штэ гэд тэрсэн нөгөө яг үндэ миний өөрөөч бодол биш манай аав ээж л надад суулгасан бодлоо байхгүй юу 80-аад оны те үед аав ээжүүд тэр урлагаар мөнгө олоход айгу хэцүү байсан учраас тэгж хэлдэг байсан одоо бол урлагийн хүн чинь бас айгүй гоё амьдрах боломжтой байна. Хүн бүжигчин ч биш те гоё багш болж гин төлдөр хөрийн багш ч юм уу. Тиймэрхүү сонголтууд байгаа. Тийм байна те. За тэгэхээр бас хүүхдийнхаа хүслийг мэдэх хэрэгтэй юм байна. Төрлөх өгөгдлийн мэдэх хэрэгтэй юм байна. Тэгээд дээрэс нь хүүхдийнхаа ингээд потенциалыг хэтэрхий өндөрөөр бодож байгаад ингээд гинт газар дунваа ээж аваадаа бас тэр мэрийг анхаараарай гэж хэлээ. Тусан биш арай өмнө дунд ангиас нь хүүхдүүдтэй анхаараарай. Одоо яахын аргагүй хүүхд чинь ингээд төгсөж байгаа бол бас магадгүй систем вектор сэтгэл зүйд суугаад үзвэл те хүүхдээ илүү ойлгоод потенциалыг нь ойлгоод авч магадгүй гэж би бодож байна. Тэгээ гадагшаа сурах гэж байгаа бол бас эрт ихлээрээ маш олон одоо нөгөөт шат дамжлага те байд юм бэ шүү. Бас сайн ухаж өгөж мэдээллүүдийг авч агаарай гэж хэлмээр байна. Тэгээд яэш өгч байгаа хүүхдүүдэд бүгдээрэнд амжилт хүсье. Хүссэн мэргэжлээрээ сураарай. За дараагийн бичлэгээр уулзъя баяртай. За баяртай.